2001 оны 4-р сарын 13-ны орой. Би та нарын өмнө ам болон үхлийн замыг тогтоодог. Иеремия 21:8. Хэрв миний амьдралд хизээч мартах боломжгүй ганц зүйл байдаг гэвэл тэр нь Библиэд эргэлт буцалтгүй итгэсэн явдал гэж хэлж болох юм. Үүнээс өмнө Библийг зүгээр л мэддэг, уншдаг төдийл байсан бөгөөд Библиэд бүрэн дүүрэн итгэх сэтгэл төрдөггүй байлаа. Нэг л сэтгэлийн гүнээсээ итгэж чаддаггүй байсан хэрэг. Гэвч хачирхалтай нь нэг л өдөр Библиэд итгэх болсон. Миний амьдралдаа уншиж байсан бүх номон дундаас хамгийн үнцэнтэй чухал ном гэвэл Библиэс өөр нэг ч ном үгүй. Сэтгэлийн гүнээс итгэх сэтгэл төрсөн тэрл мөчөөс хойш Библи маш сонирхолтой санагдаж, унших бүрдээ зүрх сэтгэлдээ тайтгарлыг мэдрэх болсон. Яг л хамгийн ойр дотны хин нэгнээс алс холоос загтал хүлээж аваад унших гэж яарч доглох мэт сэтгэл нэг л баясгалантай, гайхалтай мэдрэмж. Мөн хамгийн хачирхалтай нь Библийг унших үед миний зүрх сэтгэлд энэ тухай өөр хэн нэгэнд ярих хүсэл төрөх болсон явдал юм. Бид сайн мэдээний тухай эсвэл Есүст итгэх хэрэгтэй гэх мэтээр хүмүүст ярьж эхлэхээс өмнө зайлшгүй мэдэх ёстой өөр нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэхээр бид хамтдаа Библийг судалж үнэн эсхийг нь мэдхийн тулд бичвэрийг маш нарийн нягтлан үзэх хэрэгтэй гэсэн үг юм. Библиэд ингэж гардаг. Берой дахь Юудчууд Тесалоникийнхыг бодвол уужим сэтгэлтэй байсан. Бөгөөд Паулийн хэлсэн үг үнэн эсхийг мэдхийн тулд бичвэрийг өдөр бүр нягтлан үзэж байлаа. Энэ нь Үйлс номонд гардаг. Бичвэрт үнэхээр ингэж бичигдсэн эсхийг мэдхийн тулд гэсэн байна. Ийм агуу номлогч тэдэнд хэлсэн хэдий ч тэд түүний үгэнд шууд итгэсэнгүй. Үнэхээр ийм зүйл Библиэд бичигдсэн эсхийг олж мэдхийн тулд тэд бичвэрийг нягтлж үзсэн байна. Энэ бол маш зөв хандлага. Эргцүүлээд үзвэл бид ч мөн адил хүний хэлсэн үгэнд шууд итгэж дүгнэлт хийхээсээ өмнө эхлээд зайлшгүй Библиэд яг юу гэж бичсэнийг олж мэдхийн тулд дор бүрнээ бичвэрийг нягтлж үзэх хэрэгтэй гэсэн үг юм. Библийг уншаад үзвэл та бүхэнд ийм нэгэн бодол төрж магадгүй. Библиэд Мосегийн хуулийн тухай их гардаг бөгөөд хуулийг хэрхэн сахих ёстой талаар олон бүлэгт бичигдсэн байдаг. Хэрв та өмнө нь Библийг уншиж үзсэн бол ганц удаач болов энэ бүх хуулиар дамжуулан Бурхан бидэнд үнэхээр хэлхийг хүссэн зүйл нь юу гэдэг талаар бодож үзсэн удаа бий юу? Хүмүүс ихэвчлэн Библийг сайн сайхан амьдрах, сайхан сэтгэлтэй байх, бусдад сайн үйл хийхийг заадаг ном гэж ойлгодог. Библиэд зөвхөн үүний тухай л бичсэн гэж боддог боловч үнэн хэрэгтээ тийм биш юм. Хэрв та Библийг сайтар нягтлж уншиж үзэх юм бол тийм биш гэдгийг нь олж мэдэх болно. Библийн хамгийн сүүлчийн бүлэг Илчлэл номыг хамтдаа харцгаая. Библийн хамгийн сүүлчийн бүлэг Илчлэл ном. Илчлэл номын 11-р ишлэлийг хамтдаа уншицгаая. Намайг дагаад уншаарай. Бурууг үйлддэг нэг нь бурууга үйлдсээр л байг. Бузар муу нэг нь бузар муу чигээрээ л байг. Зөвхт нэг нь зөвхт байдлаа хэрэгжүүлсээр л байг. Ариун нэг нь өөрийгөө ариунаар нь сахисаар л байг. Ариун нэг нь өөрийгөө ариунаар нь сахисаар л байг. Бузар муу нэгэн ба бурууг үйлдэгч нэг нь бурууга үйлдсээр л байг гэж хэлсэн байна. Сайн нь сайн хэвээрээ, муу нь муу хэвээрээ байг гэжээ. Энийг ч ийм байх ёстой, тийм байх ёстой гэж хэлээгүй байна. Үүнд гарцаагүй шалтгаан бий. Хүн төрлөختөн анх үүсэн бий болсон цаг үе, Эдений цэцэрлэгт байх үеэс л Бурхан тэдэнд өөрийн байгалийн мөн чанараа даган амьдрах, сонголт хийх хэрэгчлөөг олгосон бөгөөд Библийн төгсгөлд өгүүлж буй дээрх ишлэлд ч мөн адил үүнийг тодорхой хэлсэн байна. Нэг хүн надад ингэж хэлж байсан удаа бий. Бурхан анхнаасаа л сайн мөг мэдүүлэгч модыг бүтээгээгүй байсан бол дээр байх байсан, тийм үү? Тэгсэн бол бидэнд ийм хэцүү байхгүй байх байсан гэж. Нэгэнт Бурхан тэр модыг бүтээж.
Битгий идгэж хэлсэн модны жимсийг нь идээд нүгэлд автсан Адамын үр удам болж төрсөн учраас Бурхан тэр модыг бүтээгээгүй байсан бол дээр байхсан гэж хэлэх нь ямар ч утгагүй зүйл юм. Харин бүх хүн төрлөختний өвөг Адам сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэхээс өмнө амийн модны жимсийг идсэн бол түүх өөр байх байсан. Гэвч тэрээр амийн модны жимснээс идэлгүй. Үүний оронд идэж болохгүй гэж хэлсэн сайн мууг ялгагч модны жимсийг идэж, энэ нь хүн төрлөختөн гэм нүгэлд унсан шалтгааны гол үндэс нь болсон юм. Эхлэл номын 2 дугаар бүлэгт амийн мод ба сайн мууг мэдүүлэгч мод хоёулаа байсан гэж гардаг. Мөн чи цэцэрлэгийн альч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр дорол зайлшгүй үхэн гэдэг. Тэгээд дараа нь Илчлэл номын сүүлчийн бүлэгт хүн амийн модны жимсийг хүснээрээ идэж болно гэсэн байдаг. Энэ бол Бурхны химжээшгүй дээд эрх юм. Тэгэхээр бид аль нэг нь сонгох вэ? Би өнөөдөр Библиэд үйл явдлын дэс дарааллыг тайлбарлах гээгүй. Хүнд олгогдсон сонгох эрх чөлөөний талаар ярихыг хүсэж байна. Та энэ ертөнцид төрсөн. Гэхдээ өвхөхөөс өмнө юуг олж авах ёстой вэ? Та юу хийхийн тулд төрсөн бэ? Бид бүгд хизээ нэгэн цагт энэ ертөнцийг орхин одох болно. Хамгийн чухал зүйл бол бид энэ ертөнцид амьдрах хугацаанд өөрт өгөгдсөн эрхэм цаг хугацааг хэрхэн ашиглах, мөн ямар сонголтуудыг хийж амьдралаа бүтээх тухай юм. Амьдралын утга учир, мөн чанарын тухай бичигдсэн философийн ном зохиолууд олон байдаг ч гүн ухаантан, цэцэн мэрэгдэж, амьдрал гэх энэхүү таавар онцгийн хариултыг тайлж чадалгүй хорвоог орхисон байдаг. ертөнцид ирээд буцах хүний амьдралын зам. Энэ зам үнэхээр сэтгэл хангалуун зам мөн гэж юу? Бид бүхний амьдрал аяллахаа явцад байна. Энэ нь яг ямар аялал вэ? Бид бүгд өөр өөрсдийн цаг хугацаанд энэ ертөнцид ирсэн. Мөн хизээ гэдгийг нь үл мэдэгч нэг л өдөр бидний амьдрал дуусна. Энэ бол яах ч аргагүй үнэн юм. Хизээ амьдрал нь төгсөх вэ гэдэг хүн бүрийн хувьд ялгаатай боловч төгсгөл ирнэ гэдэг нь бүх хүнд ижил юм. Ингээд нэг бодож үзцгээе. Нэгэн залуу хөө нас дээр гарсан өвөөдөө хандан олон жил урт наслах болтугай. Мөн хор тавдраар өвчлсөн настай хүнийг хараад эдийгээр боломжгүй гэдгийг нь мэдэж байсан ч хурдан эдгэрэх болтугай гэж хэлдэг. Гэвч үнэндээ энэ залуу хөө машины осолд ороод төрүүлээд нас баржиж болно. Хүн өөрийнхөө хувь тавилан амьдралын аяллыг хизээ хаана хэрхэн яаж дуусгахыг мэдэх боломжгүй. Хэрв та гартаа микрофон бариад хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд очиод хүмүүсээс ярилцлага авч тэднээс та хаашаа явж байна вэ? Эсвэл очих газар чинь хаана вэ гэж асуувал тэр хүмүүс дунд итгэл дүүрэн хариулах хүн тааралдах боловч би хаашаа явж байгаагаа мэдэхгүй байна гэж хариулах хүн ч бас тааралдаж болох юм. Баг зэрэг хачин санагдахгүй гэж юу? Бидний амьдралч мөн үүнтэй адил. Хаа нэг тийшээгээ яаран явах хэдий ч яг хаашаа явж байгаагаа мэдэх хүн бараг л үгүй. Хичээнгүйлэн явах хэдий ч хаа хүрэхээ хинч үл мэднэ. Хизээ нэгэн цагт өвхөлтэй нүур тулгарна гэхээс өөр зүйлийг огт бодлогүй маш завгүй амьдардаг. Хэрв шашин шүтлэгтэй хүмүүсээс асуувал үхлийн дараа хаа нэгтээ сайхан газарт очино гэж хэлдэг. Жишээлбэл буддын шашинтай хүмүүсээс асуувал Деважинд очино гэж хэлэгч сайн үйл хийхгүй бол тамд очино гэдэг. Харин Христэд итгэгчдээс асуувал үхлийн дараах ертөнц гэж байхгүй, там гэж байхгүй гэж хэлэх зарим хажирхалтай итгэгчид ч байдаг. Буруу урсгалын сүмүүд маш олон бий болсны илрэл юм. Мөн католик шашинтнуудаас асуувал тэд эхлээд там Деважин хоёрын завсарт очино гэх зэргээр шашин бүр ондоо хариулт өгдөг. Жишээ болгоод хоёр хүнийг танилцуулъя. Нэг нь маш тооцоотой хүн. Өөрийн тооцоолох арга барилын дагуу тэрээр багшигаа зарахаар шийдэжээ. Багшийг нь худалдаж авах гэж оролдсон, барихыг хүссэн хүмүүст багшигаа худалдаж, оронд нь мөнгө авахаар шийдэв. Одоо та бүхэн намайг хэний тухай ярьж байгаа болохыг мэдсэн байх. Багшигаа худалдсан энэ хүн бол Юдас юм. Гэвч тэрээр багшигаа 30 мөнгөн зоосоор худалдсаны дараа зүрх сэтгэлдээ ихэд шаналсан юм. Магадгүй тэр ийм тарчиллыг
амьдралдаа хизээч мэдэрч байгаагүй байх. Гэвч Юдасын худалдан багш болох Есүс нэг удаа хүний хүү өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна гэж хэлсэн юм. Тэрээр явна гэж хэлээд харин хүний хүүг бариулах тэр хүн золгүй. Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэжээ. Багш нь шавнартаа эдгээр гүн гүнзгий утгатай үгсийг үлдээсэн юм. Юдас энэ ертөнцид төрснөөс хойш хүний хүү өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин хүний хүүг бариулах тэр хүн золгүй. Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан. Тэрээр бичвэрийн дагуу өөрт ирсэн эдгээр хараалыг хүлээж авахаас өөр аргагүй болсон юм. Там болон үхлийн дараа ирэх шүүлтийн тухай үүнээс өмнө хэн ч мэддэггүй байсан боловч Бурхны цорын ганц хүү Есүс үүнийг хэлсэн байдаг. Хэн ч өмнө нь тамийн тухай ярьж байгаагүй бөгөөд мэдэгч боломжгүй байсан юм. Есүсийн тухай ярилцах үед ингэж хэлдэг хүмүүс бий. Би Есүсийг сайн үйл их хийсэн зөв хүн байсан гэдгийг мэднэ. Гэвч Есүст итгэдэг хүмүүст дургүй. Тэднийг төвчж чаддаггүй гэдэг. Есүс бол зүгээр ч нэг сайн хүн байгаагүй бөгөөд Есүсийг ямар хүн гэж боддог вэ гэж хэнийг надаас асуувал тэр хизээч худал хэлдэггүй хүн байсан гэж хариулах байх. Есүс гарцаагүй там гих газар байдаг гэж хэлсэн. Там гэж ямар газар вэ? Өөрийн багшийг 30 мөнгөн зоосонд зарсан Юдас ийшээ явсан. Нөгөөтэйгүр Библиэд бичигдсэний дагуу Есүс ч мөн адил загалмайд цовдлогдсон. Юдас Искариот төрөөгүй байсан бол дээр байхсан гэж Есүс хэлж байсан. Юдас дэрсэн хараал нь аль хэдийн Библиэд бичигдсэн байсан. Хуучин гэрээ номонд Есүсийг 30 мөнгөн зоосоор худалдана гэж бичсэн байдаг. Есүс ч мөн энэ ертөнцөд ирээд хуучин гэрээнд бичигдсэний дагуу үхэлтэй нүүр тулсан. Энэ ертөнцийн амьдарч байгаа бид бүхний хувьд ч ялгаагүй. Хэн ямар амьдралаар амьдарч байгаад үхгээ үл мэдэх боловч хизээ нэгэн өдөр хүн бүр Бурхны шүүлтийн өмнө зогсох болно. Бид ямар ч байдалд байсан хамаагүй. Библиэд ийхүү там болон Бурхны шүүлтийн тухай ярьдаг боловч хамгийн чухал нь энэхүү шүүлтээс хэрхэн аврагдаж болох тухай маш тодорхой хэлсэн байдаг. Эхэнд уншсан ишлэлд Бурхан бидэнд хүмбэр өөрийнхөөрөө бай гэж хэлсэн байдаг. Библиэд яг ийм л байх ёстой гэсэн тодтогсон дүрм журам огт үгүй. Зөв бусыг үйлдэгч нь зөв бусаа үйлдсээр л байг. Бузар муу нь бузар муугаараа л байг. Зөвхт нь зөв явдлаа үйлдсээр л байг. Ариун нь ариунаараа л байг гэж хэлсэн нь олон сонголтыг бий болгож буй ердөө нөхцөл төдий зүйл бөгөөд Бурхан бидэнд сонголт хийх эрхчлөөг өгсөн. Гэхдээ хүмүүс эрхчлөөгөө буруу ашиглаж өөрийн шунал төслийн дагуу амьдардаг. Зөв сонголт хийхийг Бурхан биднээс хүсдэг бөгөөд бүх нууцыг Библиэд бичсэн байдаг. Тиймээс Библийг нягтлан судалж Бурханы жинхэнэ төлөвлөгөө юу болохыг олж мэдэх нь юунаас илүү чухал зүйл юм. Мөн энэхүү Бурханы төлөвлөгөөний аль хэсэгт нь өөрийгөө амьдарч буй гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Юдас Искариотын тухай Библиэд хэлсэнчлэн тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан. Энэ нь зөвхөн Юдаст хандан хэлсэн үг биш бөгөөд энэ ертөнцид дээрх бүх хүнд хамааралтай үг юм. Учир нь хүний дотор маш нандин сүнс оршиж байдаг. Хэрв хүн энэ дэлхий дээр ирээд өөрийгөө юуны төлөө төрсөн болох тодорхой хариултыг олж чадалгүй өвхвөл түүний амьдрал адгуусны амьдралаас ч дор хөөрхийлөлтэй биш гэж үү? Библиэд энэ тухай юу гэж гардаг вэ гэхээр харин тэдгээр нь баригдаж устгагдахын тулд зөнгөөрөө байдаг адгуус болон төрж байдаг ухаангүй адгуус адил гэж хэлсэн байдаг. Адгуус амьтад нь баригдаж устгагдахын тулд төрсөн гэсэн байна. Хэрв хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил гэвэл энэ нь тун эмгэнэлтэй явдал биш гэж үү? Үүний тухай ганц ч удаа болов бодож үзсэн удаа би юу? Бусад хүмүүсийн бодол ямар байдаг бол гэж би их гайхдаг. Хэрв бид эдгээр бүх зүйлийг нарийн нэгтлэн бодож үзвэл баг зэрэг бие арзах мэт амар санагдах болно. Учир нь хүн бол зүгээр л нэг гадна бүрхүүл махан бие биш бөгөөд жинхэнэ хүн нь дотор оршдог. Энэ нь хүний зүрх сэтгэл бодлыг удирддаг сүнсэн бие юм. Библиэд үүний тухай ингэж хэлсэн байдаг. Сүнс, сэтгэл, биетэй нь бидний эзэн Иесус Христийг ирэхэд бүрэн хамгаалагдсан бөгөөд гэм зэмгүй байх болтугай. Ийм нэгэн ишлэл бий. Таны сүнс,
сэтгэл, бие тань. Тэгэхээр хүнд сүнс, сэтгэл, бие байдаг байх нь. Бидний биед сүнс оршдог. Сүнс, сэтгэл, махан бие хамт оршин байдаг. Хүн эхийн хөвлөд боожих үе, мөн эхийн хөвлөгөөс мэдлээд амьдрал эхлэх үе гэж бий. Эхийн хөвлөгөөс мэдлэх үед Бурхан тэдний зүрх сэтгэлд үрд мөнхийг суулгажээ гэж Библиэд хэлсэн байдаг. Хүний зүрх сэтгэл үрд мөнх рүү тэмүүлдэг. Гэвч удаан амьдралаа гэхэд 100 наслах нь ховор. Би чамайг үрд хайрлах болно гэж хосууд бие биедээ амладаг. Ердөөл хэдэн 10 жил амьдрах махан бие боловч хүний доторх сүнс үрд мөнх хязгааргүй ертөнц рүү тэмүүлсээр байдаг нь Бурхан хүнийг ийхүү бүтээсний учир юм. Мөн сүнс огт хөгшөрдөггүй. Махан бие хөгшөрч, хувьсалд ордог боловч сүнсэн бие нь махан биеийг орхин одох хүртэл залуу хിവэр байдаг. Тиймээс миний Библиэс олж мэдсэн зүйл бол хүнд бие, сэтгэл, сүнс байх бөгөөд Бурхан ч гэсэн эцэг Бурхан, хүү Бурхан, ариун сүнсний нэгдэл юм. Байсан, байгаа, мөн хожим ирэх, төгс хүчит эзэн Бурхан. Энэ бол нэг Бурхан, гурвалсан Бурхан бөгөөд Бурхан биднийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэдэг. Бурхан биднийг дуудах тэр өдрийг хүртэл бид энэ ертөнцид амьдрах болно. Тэр өдрийг хүртэл нар, сар, дэлхийн ертөнц бидний амьдралч мөн эргэлзээр л байх болно. Харин нэг л өдөр энэ бүхнийг бүтээгч эзэн Бурханы өмнө бид зогсох болно. Бид түүний өмнө хэрхэн зогсох вэ гэх асуулт үүсэж байна. Бурханд итгэдэг, үл итгэдэг зэргээс ис хамаарад нэг л өдөр бид бүгд Бурханы шүүлтийн өмнө зогсох болно. Энэ бол жинхэнэ үнэн юм. Израилийн алдарт хаан Давид амьсгал хураахынхаа өмнө хүүдээ хандан ингэж хэлсэн байдаг. Тэрээр би хорвоогийн жамаар одох гэж байна гэдэг. Өөрөөр хэлбэл үхлийн зам. Хүн бүр энэ замаар явдаг. Гэвч энэ ертөнцид төрсөн бид бүхэнд Библи гэх Бурханы үг өгөгдсөн тул үүний нууцыг тайлж чадваас үхлээс чөлөөлөгдөж жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг бөгөөд үхлийг ялан дийлэх цорын ганц нууц түлхүүрийг олдог. Харин бид Бурханы үг болох Библиэс нүүр буруулах цагт айдас дунд сэтгэл төгшиж амар тайван бус баригдмал амьдралаар нэг насыг бардаг. Бидэнд сонгох эрх чөлөөг олгосон. Бидний хүсснээрээ хий гэж хэлсэн. Библийг унших явцдаа нэг зүйлийг олж мэдсэн. Хэрв би үүнийг өөр хэн нэгэнд тайлбарлаж өгөх юм бол ингэж хэлэх байх. Библиэд хэлж буй Бурханы хүслийн дагуу зөв замаар амьдрахыг хүсэж байна гэж. Бурханы зөв замаар амьдрахыг хүсэж байна уу? Эсвэл өөрийн махан биеийн хүсэл шуналд автан амьдрахыг хүсэж байна уу? Мөн та бүхэн Библийг нээж унших үед хүмүүрт өөрөөр харагдах байх. Библиэд эдгээр анхааруулах үгс байдаг. Хүнд өөрт нь зөв мэт зам, харин эцэс нь үхлийн зам. Энэ бол үхлийн зам гэсэн үг биш юм. Библиэд үхлийн тухай ярихдаа эхний үхэл болон хоёр дахь үхлийн тухай өгүүлдэг. Эхний үхэл нь бидний бие махбод дотор орших сүнснээсээ тусгаарлагдах махан биеийн үхэл юм. Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил. Библиэд ингэж гардаг. Харин хоёр дахь үхлийн тухайд аль хэдийнэ үхсэн сүнс тодорхой нэг газарт очдог. Энэ газрыг шинэ гэрээнд үхэгсдийн орон гэж нэрлэнэ. Сүнсний очдог там. Библиэд амьдралынхаа төгсгөл зогсож буй ийм нэгэн хоёр хүний тухай яриа бий. Тэдний нэг нь тарчлан зовсон. Харин нөгөөх нь таатай маш тайван газарт очисон бөгөөд тэндээ аз жаргалтай байв. Шийдвэр гарсан байлаа. Хүнд өөрт нь зөв мэт зам, харин эцэс нь үхлийн зам. Хүмүүс өөрийн гэсэн бодол шашин шүтлэгтэй бөгөөд хэрвэтэд шашинд итгэвэл магадгүй диваажинд очих байх гэж бодон шашны арга барилыг хүлээн авдагч магадгүй гэдэг нь хангалтгүй юм. Библиэд маш тодорхой хэлсэн байдаг. Харин үг чинь заа эсвэл үгүй байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм.
Энэ нь бидэнд үннийг худлаас, зөвийг буруугаас, сайныг муугаас ялгах сэтгэлийнхнүүдээ нээлттэй байлгаж, ямагт шулуун шударга, цэвэр байдлаа хадгалах хэрэгтэй гэдгийг сануулж байна. Гэхдээ хүмүүс Библийг нягтлж уншдаггүй. Хүний хэлсэн үгэнд шууд итгэх нь маш аюултай. Харин Библийг унших үед жинхэнэ Бурхны замыг ойлгодог. Гэвч хүмүүс Бурхны үгийг ямар үнцэнтэй болохыг мэддэггүй учраас унших тухай боддогчгүй байна. Уншсан ч дотор нь Бурхны сүнс үл орших тул юу ч ойлгож чаддаггүй. Библийн Иохан номд Есүс сохор хүнийг хараа оруулж тэмдгийг үйлдсэн тухай гардаг. Сохор хүний нүд нээгдсэн. Дэд хууль номд Бурхан Израильчуудад хандан сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн хараагдсан гэж хэлдэг. Хүмүүс бид энэ дэлхийд мэдлэгтэй Бурханыг харах нүдгүй сохор төрдөг. Бурханыг олж харах, түүний үгийг ухаарах нүд нь нээгдээгүй төрдөг. Библийг унших гэхээр ойлгомжгүй, хэцүү санагдаж нойр хүрдэг. Чихэнч бас Бурханы үгийг сонсохгүй дүлий. Сонссон ч түүнийг хайх хүсэлгүй учраас үгийг хүлээж авах чадвар байдаггүй. Иесус шавнартаа харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй гэж тодорхой хэлсэн ч шавнарынх нь нүд нээгдээгүй байсан тул түүний юу хэлэх гээд байгааг ойлгож чадаагүй. Хэдийгээр юудчууд Иесустэй ойр байсан ч тэд түүний юу хэлснийг ойлгоогүй юм. Иесус та нарын харж байгаа зүйлсийг олон иш үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй. Мөн та нарын сонсож байгаа зүйлсийг сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдсан байдаг. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй. Тэд Иесустэй хамт суугаад түүнийг сонсож харж байсан ч юу хэлж байгааг нь ойлгохгүй байв. Библийг уншаад та бүхэн Бурхны үгийг хүлээж авах үед ямар замаар хаашаа явж байгаа гэдгээ ойлгох бөгөөд хичээнгүйлэн зүтгэх хэдий ч энэ нууцыг мэдэхгүй амьдрах нь салхи хөөцөлдөх адил хоосон зүйл гэдгийг ухаарах болно. Толинд өөрийгөө харах боловч царайгаа додоор харж чадахгүй гэвэл нүд нь асуудалтай. Эсвэл хараа муутай хүн болж таарна. Бурхны үг бол бидний сүнсний толь юм. Эдгээр үгсээр дамжуулан бид жинхэнэ өөрийгөө олж дотоод ертөнцтэйгөө холбогддог. Өвчлсөн сүнс нь зөвхөн Бурхны үгээр эдгэрдэг. Библиэд таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дэх гэрэл гэж бичсэн байдаг. Миний амьдрал яг хаашаа явж байгаа гэдгийг тодорхой мэддэг байх хэрэгтэй. Гэвч олон хүн үүнийг сонирхдаггүй. Би түрүүн хэлсэн ч Библиэд зөв мэд санагдавч төгсгөл нь үхэл рүү хөдөлдөг зам байдаг гэж бичсэн байдаг. Энэ ишлэлээс бид хүн бүрийн өмнө зам байгаа гэдгийг харж болох ч хүмүүст эрх чөлөөтэй амьдрах өөр нэгэн зам бий. Махан биеийн хүсэл шуналд автаж салхи хөөцөлдөн амьдрах амьдралын зам. Энэ зам нь биднийг Бурхны үгээс холдуулдаг. Одоо Библийг харцгаая. Ром номын 3 дугаар бүлгийг гаргая. Ишлэл бүрийг сайтар анхааралтай уншаарай. Ром номын 3 дугаар бүлэг. Ром номын 3 дугаар бүлэг 10 дугаар ишлэл. Ром номын 3 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээс эхлээд хамтдаа уншицгаая. Энэ нь ингэж бичигдсэнчлэн зөвхт хүн алга, ганц ч алга, ухаардаг хүн алга, Бурхныг хайдаг хүн алга, бүгд гажиж цөмөөрөө хэрэгцээгүй болжээ. Сайныг үйлддэг хүн алга, бүр ганц ч алга. Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хилээрээ хуурч мэхэлдэг. Тэдний уруулдор могоон хор бий. Тэдний ам хараал болон гашуун үгээр дүүрэн аж. Тэдний хөл цус урсгахдаа түргэн. Тэдний замд суйрал болон гайгамшиг бий. Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй. Тэдний нүдний өмнө Бурхнаас имэх айдас үгүй. Тэдний замд суйрал болон гайгамшиг бий. Тэдний амьдралд суйрал болон гайгамшиг бий.
Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй. Бидэнд ийм хоёр асуудал байна. Хүний амьдралын замд суурил, гамшигаас өөр зүйл алга. Үүнийг илүү өргөн цар хүрээнд авч үзье. Олон улсын байр сууриас улс орнууд арчигдахгүй тулд мөн ямарваа нэгэн алан хядлагад татагдан орохгүй тулд нэг нэгэнтэйгээ холбоо тогтоодог. Эдгээр холбоо урт удаан хугацаанд үргэлжилж болохч ихэвчлэн нуран ундаг. Өнөөдөр ч ийм зүйл болж байна. Мэдээнээс үзвэл дайсагнагч гүрний төлөөлөгчд хүртэл гар барьж мэдлэг зэргээр ёс зүйн төвшөнд ихэхэн хөгжсөн гэдгийг харж болно. Хэрв хизээ нэгэн цагт асуудал гарвал цөмийн зэвсэг хэрэглэж дэлхийг галдавтуулах аимшигт дайралт хийхэд бүх бэлтгэлээ базаасан. Гэвч үүний хажуугаар тэд зэвсэг хураах тухай ярьдаг. Библиэд мөн эзний ёроол баяжуулах бөгөөд зовлон зүдгүүр үл нэм исэн байдаг. Гэвч хүн төрлөختөн эд баялаг зовлонтой хөлмөрийн аль альнаас зууралдсаар байдаг. Одоо байдал ийм л байна. Харин хүмүүс өөрсдийн нэгтгэг аз жаргал болон жинхэнэ амар амгаланд хүрсэн үү гэж асуувал хариулт нь мэдээж үгүй байх нь гарцаагүй. Тиймээс энд тэдний замд суурил болон гай гамшиг бий гэж хэлсэн байна. 16 дугаар ишлэлийг харна уу? 16, 17 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Тэдний замд суурил болон гай гамшиг бий. Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй. Тэдний нүдний өмнө Бурханаас имэх айдас үгүй. Хэрв 14 дугаар ишлэлийг харвал тэдний ам хараал болон гашуун үгээр дүүрэн аж. Тэдний хөл цус урсгахдаа түргэн гисэн байна. Энэ бол бүх хүн төрлөختний явж буй зам. Энэ бол өөрөөр үндэснүүдийн хувьд юм. Харин хүмүүс бидний хувьд ямар байх вэ? Библи сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй гэдэг. Гэхдээ хүний тэсвэрлэн гарч чадах хэмжээ хязгаартай. Ялангуяа итгэл бишрэлтэй хүмүүс энэ үгийг цээжлэн авдаг бөгөөд хэд эзэн минь энэ сорилтыг даван туулахад надад туслаач хэмээн залбирдаг. Тэдний бардамзанг өдөөн хатгаж үнэн шудраг занг нь эргэлзээтэй байдалд оруулсан ч тэд төвчээртэй байхыг хичээдэг. Гэсэн хэдий ч хүний тэсвэр төвчээрт хязгаар гэж байх бөгөөд гэнэт тесэрдэг. Библиэд тэдний хөл цус урсгахдаа түргэн гисэн байдаг. Энэ нь хувь хүнд ч хамаатай. Хүн өмнөө юу байгааг таамаглаж чадахгүй. Хүн төрлөختний түүх, улс орнуудын үүсэл хөгжлийн түүх зэрэг өргөн цар хүрээнд судалж үзсэн ч мөн адил юм. Дэлхий дээрх дайнд төгсгөл гэж үгүй. Гэхдээ бүх дайн дуусах цаг ирнэ. Харин тэр хүртэл дайн үргэлжилсээр байх болно. Библиэд ингэж бичсэн байдаг. Хэрв та бүхэн Библийг уншвал иймэрхүү асуултын хариултыг олох болно. Гэвч улс үндэстнүүд яадаг вэ? Тэд Библиэс нүүр буруулдаг. Гэсэн хэдий ч Библиэд бичигдсэний дагуу түүх өрнөж байна. Библиэд бичсэн зүйлсээс зайлсхийх арга үгүй. Учир нь ёроол ба хараалын тухай Библиэд тодорхой хэлсэн тул бүх зүйл яг үүний дагуу үргэлжлэх болно. 16 дугаар ишлэлийг дахин нэг харцгаая. Хамтдаа уншийе. Тэдний замд суурил болон гай гамшиг бий. Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй. Тэдний замд суурил болон гай гамшиг бий. Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй. Хуучин гэрээний Имерия 32 дугаар бүлгийг гаргацгаая. Имерия 32 дугаар бүлэг 19 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Хамтдаа уншийе. Та бол хүмүүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмийн хүмүүсийн хүүгүүдийн бүх замлуудыг харахаар нээлттэй байдаг. Зөвлгөөгөөрөө агуу, үйлдэлээрээ хүчрэхэг билээ. Мэлмийн хүмүүсийн хүүгүүдийн бүх замлуудыг харахаар нээлттэй байдаг. Хүн өөрийн замаар явдаг ч гэлээ. Бурхны мэлмийн хүмүүсийн бүх замлыг харахын тулд нээлттэй байдаг бөгөөд тэрээр бүгдийг харж байдаг. Түүний харцнаас бид хэрхэн зүгтэж чадах билээ? Хүн үүнээс зүгтэж чадахгүй. Бид үүнээс хэрхэвч зүгтэж чадахгүй юм. Учир нь Бурхан хүнийг бүтээсэн.
Бурхан хүнийг бүтээсэн учраас хүн өөрийн замаар явж байгаа мэт санагдах боловч бүтээгч нь хүний бүх замналыг мэддэг. Хуучин гэрээг уншвал ийм нэгэн ишлэл байдаг. Элчилгүй хоосон дээр умардыг тэрээр дэлгэж, эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгөдөг. Эдгээр үгсийг Библиэд 3800 жилийн өмнө бичиж тэмдэглэн үлдээсэн. Элчилгүй хоосон дээр умардыг тэрээр дэлгэж. Энэ нь умард зүгийн тэнгэрөөд харвал эзгүй хоосон гэсэн үг юм. Бүхэлдээ хоосон орон зай. Энэ нь бүх одон орон судлаачдыг гайхшруулсан зүйл билээ. Тэнд зүгээр л хоосон орон зай байдаг. Хүмүүсийн нүдэнд тэр орон зайд юу ч байхгүй мэт санагдах боловч хизээ нэгэн өдөр харагдах болно. Энэ бол 3 дахь тэнгэр. Бурхан Синтидэ залран суудаг газар юм. Орчлонгийн хаанигтээ Бурханы оршдог газар бий. Нэг л өдөр энэ дэлхий дээр бууж ирнэ. Бурханы Синти. Тэр үед дэлхий төгс болж өөрчлөгдөнө. Тэр цаг ирэх хүртэл Бурхан хүн төрлөختнийг нийтд нь ажигласаар байх болно. Хүн төрлөختнийг сорж байгаа гэсэн үг юм. 10 дугаар бүлэг 23 дугаар ишлэлийг уншийе. Имерия 10 дугаар бүлэг 23 дугаар ишлэл. Хамтдаа уншицгаая. Тийм ээ. Хүн замаа өөрөө сонгодоггүй гэж энд хэлсэн байна. Дараа нь өөр нэг ишлэл. 32 дугаар бүлэг 19 дугаар ишлэл. 32 дугаар бүлэг 19 дугаар ишлэл. Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмийн хүний хүүгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг. Зөвлгөөгөөр агуу, үйлдэлээрээ хүчрэхэг нь та билээ. Тийм ээ, ийм байдлаар бид Библиэр дамжуулан хаана байгаагаа харж болно. Одоо Имерия номын 21-р бүлгийг гаргаарай. 8 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Та нар мөн энэ ард түмэнд эзэн ингэж айлдаж байна. Үзэгтэн. Би та нарын өмнө ам болон үхлийн замыг тавьдаг. Тийм ээ, бидний өмнө ам болон үхлийн зам байна. Өөрөөр хэлбэл ерөөл болон хараалын зам. Нэг зам нь мөнх ам руу хөтлөх бол нөгөөх нь мөнхийн там руу хөтлөх зам юм. Хүмүүр энэ хоёр замын аль нэгийг сонгох болдог. Гэвч дийлэнх хүмүүс үүнийг сонирхдоггүй. Яагаад тэрвэ? Чөтгөрийн сүнс тэдний зүрх сэтгэлийг өргөтөж, Бурхны үгээс хол байлгахын тулд хүний оюун бодлыг өөр зүйлд сатааруулдаг. Бурхны хайрыг мэдэж чадалгүй, үхэлтэй нүүр тулгардаг хүмүүсийн амьдрал ямар эмгэнэлтэй дуусч байна вэ? Хүмүүс үхлийг энгийн зүйл мэт хүлээн авах хандлагатай байдаг. Тэд үхлээр бүх зүйл төгсгөл болно гэж боддог. Харин бие махбодын үхлийн тухай бодохоос өмнө та урд өмнө сүнсний зовлон зүдгүүрийг мэдэрч байсан удаа би юу? Хүмүүс сэтгэл зүрх өвдөх талаар ярьдаг, тийм үү? Хүмүүс яагаад заримдаа өнөгтэй байдаг вэ? Юуны учир үргэлж сэтгэл санаа зовнин, шаналж, уурлах, бухимдах, түгших зэрэг таагүй мэдрэмжүүд төрдөг вэ? Таны дотоод сэтгэлийн гүнд нуугдсан бухимдал, гомдлоос болдоггүй гэж үү? Хүний сэтгэл дотор нүдэнд үл харагдах боловч ямар нэгэн зүйл шатаж байдаг. Дотоод сэтгэлээс ямарваа нэг зүйл хүнийг үргэлж зовоодог. Тиймээс Бурхан олдож болох үед нь эзнийг хайгтун, ойр байгаа дээр нь түүнийг дуудагтун гэж хэлсэн байдаг. Тэр яахаргагүй бидэнд ингэж хэлсэн. Исая 55 дугаар бүлгийг гаргацгаая. Исая 55 дугаар бүлэг 6-гийн 9 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Олдож болох үед нь эзнийг хайгтун, ойр байгаа дээр нь түүнийг дуудагтун. Хорон муун замаа, буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг, өөрийг нь өрөвдөх эзэн өөд эргэг. Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний замч та нарын замаас өөр гэж эзэн айлдаж байна. Тэнгэр газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ.
Хүн хизээж Бурхны юу бодож байгааг мэдэх боломжгүй. Зөвхөн өөрсдийн ахархан бодолдоо захирагдаж, өөрийнхөө бодлыг зөв хэмээн бодон амьдрдаг. Хүмүүс бид юуны тулд яагаад амьдарч байгаа гэдгээ эргцүүлж бодохгүй хэрнээ тун завгүй амьдардаг. Хүн бүр ялгаагүй. Харин Бурхан өөрийн замыг Библиэд иш үзүүлэгчдэрээ дамжуулан тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн түүний зам хүмүүсийн замаас огт өөр гэсэн. Бурхны бодол хүнийхээс тис өөр агуу түвшинд байдаг шиг, Бурхны замч бас хүний төсөөлөлд үл багтам гайхалтай гэж Библиэд бичсэн байна. Бурхны цорын ганц хүү Иесус энэ дэлхий дээр ирээд хэний ч мэдэх боломжгүй Бурхны замыг хүмүүст хэлсэн. Тэр үүнийгээ Ромоос илгээгдсэн захирагчийн өмнө буюу Пилатын өмнө хэлсэн юм. Иесус үнний тухай ярьсан бөгөөд үүнийг сонссон Пилат сайтар ойлгоогүй учраас юу ч бодолгүй. Үнэн гэж та юу хэлнэ вэ гэж асуусан юм. Шавь нартайгаа ярьж байхдаа мөн Иесус өөр янзаар ингэж хэлсэн байдаг. Тэрээр шавь нартаа би бол зам, үнэн, ам мөн гэж хэлсэн. Иесус өөрийгөө зам гэж хэлсэн юм. Би хүүхэд байхдаа нэг өдөр кино үзтэл үйл явдал нь маш сонирхолтой байв. Сармагчин хадан давирч байгаа нэг хэсэг байсан юм. Тэр хадан зохионы тал бүр дэх хоёр мөчрний хооронд савлаж байв. Гэтэл түүнийг савуултал өөр нэг сармагчин сүүлнээс нь бариад авлаа. Хоёр дахь сармагчин сүүлээ модноос оров. Ингээд тэдний дунд гүүр үүсч сармагчингийн нялх монш хадан хясааг давахын тулд нуруунд дээгүүр нь явсан юм. Энэ дүр зургийг хараад би сармагчин уудаж гисэн ямар нэг нэгдмэл сэтгэлгээ байдаг байх нь гэж бодож байлаа. Тэдний хинэн ч унсан бай. Игц хад байсан боловч зулцэг хадан зохиог туулахын тулд нуруунууд дээгүүр нь явв. Тэр залуухан сармагчингийн зам ээж нь байсан. Тийм үү? Хадан хясааг туулах зам. Хүн там дунах тавилантай тулгарсан байна гэж бодвол энэ хувь тавилангаас зайлсхийх зам нь Иесус эзэн юм. Би бол зам, үнэн, ам мөн гэж хэлсэн. Иесус бол там руу явах замыг хаадаг цорын ганц зам. Хүн өөрөө энэ замаар явж чадахгүй. Бурхан хэлэхдээ миний замч та нарын замаас өөр гэсэн. Бурханы энд ярьсан зам бол түүний хүмүүс зориулж бэлдсэн зам юм. Энэ бол маш чухал зам юм. Хүн энэ замаар явахын тулд энэ ертөнцид төрсөн. Гэвч тэд өөрсдөө үүнийг ойлгодоггүй. Өөр юуны төлөө хүн төрсөн байх вэ? Иесус би бол зам, үнэн гэж хэлсэн. Хүн энэ үннийг, жинхэнэ үннийг олж мэдхийн тулд төрсөн. Түүнчлэн хүний дундаж наслалт ойролцоогоор 70-80 жил байдаг. Амьдралын маань өдөр хоногуд 70 жил юм. Хүч чадалтай байхаваас 80 жил боловч тэдгээрийн оргил нь зүдгүүр үй гашууд өнгөрдөг. Хүний амьдрал ийм л байдаг. Хүн энэ ертөнцид Иесусийн би бол зам, үнэн, ам мөн гэж хэлсэн тэрхүү мөнх амийг авахын тулд төрсөн. Мөнх ам. Энэ амийг авахын тулд хүн энэ ертөнцид төрдөг. Хариулт нь маш энгийн. Бид өөр зүйл бодох шаардлагагүй. Та юуны төлөө энэ ертөнцид төрсөн бэ? Мөнх амийг авахын тулд. Бид идэж, өмсөж, унтаж, махан биеэ таатай байлгахын. Бид идэж, өмсөж, унтаж, махан биеэ таатай байлгахыг хичээж, эдгээр зүйлстэй зуралддаг авч, ийм зовлонд унсан хүнийг мөнхийн улсад багтаахын тулд Бурхан хүнд авралын замаар явах боломж олгосон ба мөнх амийг авсан хүмүүсийн амьдрах мөнхийн газрыг Библи урьдчилж тогтоосон байдаг. Хэрв та зарим итгэгчдийн дуулсан магтан дууг харвал энэ нь миний дуу улам илүү байх болно. Иесусийн цуснаас өөр байхгүй. Энэ магтан дууг бичсэн хүн Иесусийн цусны нэгүслийг хүлээж авсан хүн юм. 55 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлийг дахин нэг харцгаая. Олдож болох үед нь эзнийг хайгтун. Ойр байгаа дээр нь түүнийг дуудагтун. Хорон муун замаа, буруу нэгэн бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх эзэн өөд эргэг. Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш.
Миний замч та нарын замаас өөр гэж эзэн айлдаж байна. Тэнгэр газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ. Хавьгийн өндөр түвшинд орших Бурхан түүний оюун санаа хүнийхээс хол давуу бөгөөд Бурхан хүнийг аврахын тулд агуу ажиллалыг бидэнд өгсөн боловч хүмүүс Бурханы үгийн ажиллалыг үл тоож амьдрдаг биш гэж үү? Энэхүү агуу амлалтыг хүмүүст өгсөн боловч бид үүнийг анзаардаггүй. Бурханы үгийг үл тоомсорлох гэм нүгэл бол хамгийн том гэм нүгэл юм. Ямар нэгэн зүйл хулгайлсан эсвэл маш муу зүйл хийсэн байж болох ч энэ нь Бурханы санаа зовиндаг зүйл биш юм. Гол асуудал нь хүн Бурханы тухай мөн энэ ертөнцид илгээсэн Есүс эзний тухай юу гэж бодсонд байгаа юм. Бид өөрийн бодолтойч бидний бодол Бурханы бодлоос давж гарч чадахгүй. Энэ ертөнцид төрөх учир шалтгаан зорилгыг Бурханаас хүмүүст гарцаагүй өгсөн. Бидний энэ ертөнц дээрх амьдрал дуусах эсвэл түүх өөрөө дуусгар боллоо ч бүх зүйл Бурханы төлөвлөгөөнд тусгагдсан байдаг. Хариулт нь Библиэд өгөгдсөн. Дэлхийн ертөнцид бол энэ хариулт байдаггүй. Цэцэрлэгээс ахуулаад ихтэй сургууль хүртэлх амьдралын явцад хинч Бурханы замыг зааж өгдөггүй. Харин оршин тогтнохын төлөөх тэмцэлд хэрхэн амьд үлдэх талаар л заадаг. Энэ тулдаан тулдах ур чадварыг л олгодог. Харин энэ асуултын хариулт Библиэд бий. Маш тодорхой хариулт. Гэвч энэ нь хүмүүсийн сонирхлыг татдаггүй. Тэд өдөр хоногийг сэтгэл дүүрэн өнгөрөөж чадалгүй хөгшөрч үхдэг. Шашин шүдлгээр өөрсдийгөө сэтгэл дундуур байлгадаг хүмүүс ч бий. Хэрв тэдний нэр Христийн католик шашны эсвэл өөр шашинтай холбоотой байвал хийсэн буруу зүйлийг нь Бурхан анзаарахгүй гэж боддог. Тэд ийм л бодит бус төөрөгдөлд автдаг. Харин Бурхан өөрийн үгийг өгсөн тул үүнийг өршөөхгүй. Учир нь тэд Бурханы үгийг үл тоомсорлсон. Бидэнд яагаад Библийг өгснийг та нар мэдэх үү? Бурхан хүн төрлөختөнд Библийг яагаад өгсөн бэ? Хүмүүс үүнийг мэддэггүй. Тэд яагаад мэдэхгүй байгаа вэ? Библиэд нарийн хаалгаар ор. Учир нь суурил руу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь руу хөдөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог. Нарийн хаалгаар ор гэсэн байдаг. Сүмийн хаалга нарийн болохоор өөрсдийгөө нарийн хаалгаар орчихлоо гэж эндүрдэг хүмүүс ч бий. Хүн альч замаар явсан бай. Ямар нэгэн шашны замыг дагдаг хүмүүсийн нүдэнд тэр зам нь зөв мэт санагддаг. Гэвч хүнд өөрт нь зөв мэт зам, харин эцэс нь үхлийн зам. Хүмүүс ямарваа нэг шашинд итгэдэг ч юм уу, багасаа шашны гэр бүл өссөн учраас, эсвэл тэр шашныг судалсан учраас энэ нь тэдэнд зөв мэт санагддаг. Гэхдээ судлах нь хангалтгүй юм. Бид боловсрлоор дамжуулан ур чадвараа нээж хөгжүүлдэгч ам бол амиас л бий болдог. Бурхны амийн тасархай биш бол тэр хүнийг Бурхны хүү эсвэл хүүхэд гэж нэрлэх боломжгүй юм. Тиймээс бид Бурхны хүү болохын тулд сүнсээр дахин төрөх хэрэгтэй. Дээр үед Иесус Никодем гэж хүн тандан хин дээрээс эс төрнө тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чадна гэж хэлсэн байдаг. Никодем гэгч энэ хүн Иесусийн зам болоод хийсэн зүйлсийг нь хараад түүнийг ихэд сонирхож Иесус дээр ирээд таны хийж буй зүйлсийг харвал та Бурханаас илгээсэн багш байх нь гарцаагүй гэхэд Иесус түүнд хин дээрээс эс төрнө тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэж хэлдэг. Хин дээрээс эс төрнө тэр ингэж хэлсэн юм. Никодем түүнд настай болсон атлаа хүн хэрхэн төрөх вүлээ? Эхийн хевлэд тэр хоёр дахиад орж төрж чадна гэж үү? Гэв. Тэгээд Иесус хин ус болон сүнснээс эс төрнө тэр Бурханы хаанчлалд орж үл чадна гэж хэлв. Хин ус болон сүнснээс эс төрнө тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. Хэрвээ та хүмүүсээс Библийг ямар зорилгоор уншдгийг нь асуувал яагаад Библийг уншдаг вэ гэвэл тэд бүгд адилхан хариулт өгөх байх. Тэд үүнийг сүнсний хоол гэж хариулах болно. Гэвч сүнсний хоол дээрээс төрөөгүй хүний сүнсийг тижээлэр хангахгүй.
Өгсөн хүний аманд хоол хийвэл илүү хурдан мууддаг. Харин Библи бол сүнсэн дээрээс төрсөн хүмүүст тэжээл өгдөг. Тиймээс та бүхэн Библийг ойлгохыг хүсвэл дээрээс төрсөн эсгээ харах чадвартай байх ёстой. Хэрвээ энэ асуудлаа шийдэж чадаагүй бол аль нэг шашинд нэрээ хавьжуулснаар өөрийгөө аюулгүйд тооцож болохгүй. Мөн аль нэг шашны удирдагч таныг хүлээн зөвшөөрсөн болохоор тайвширч болохгүй. Яагаад тэрвэ? Учир нь Библиэд тэд цусаар биш, махан биеийн хүслээрч биш, хүний хүслээрч биш, харин Бурхнаар төрөсөд билээ гэсэн байдаг. Хүний хүсэл бодлоор биш, Бурхны үгээр, ариун сүнсний хүчээр сүнсэн бие дахин төрөх хэрэгтэй гэсэн үг юм. Тиймээс Библийг хүн төрлөختөнд өгсөн нь Бурхныг хайж олох боломж бөгөөд Бурхны агуу хайрын илрэл юм. Ингэснээр хүн замаасаа хазайсан эсвэл замналаараа явж байгаа эсгээ мэдэх болно. Ам болон үхлийн зам бидний өмнө зурагдсан байдаг. Бурхныг хайж олох боломж бидэнд үргэлж байдаг. Түүнийг хайж олоод үхлийн замаас аврагдах шаардлагатай эсгээ, амийн зам дээр байгаа эсгээ мэдээсэй гэж Бурхан бидэнд Библийг өгсөн явдал юм. Бурхан эхлээд бичвэрүүдийг Юудчууд, Израильчуудад өгсөн. Үүний тухай дараах байдлаар бодъё. Бид гидсүлсвэл хоол иддэг. Үүнийг хэн нэгэн бидэнд зааж сургадаггүй. Төрөлхийн байгалийн мэдрэх үе биш гэж үү? Ээжийнхээ хөхийг хөхөж сурах шаардлага гарч байсан уу? Дэлхий дээр хинч нялх хүүхдэд үүнийг заадаггүй. Хөхний толгойг хүүхдийн ам руу хийхэд ээжийн хөхч бай, уугжч бай, хүүхэд хөхнө. Тийм үү? Солонгосчууд хүүхдийн хөхөх үйлдэлийг ямар нэгэн зүйлд бүх хүчээ дайчилж байгаагийн илэрч гэж нэрлэдэг. Хүүхдэд үүнийг хинч заадаггүй. Хүүхэд зүгээр л үйлдэл хийдэг. Хүнч бас дэлхий дээр амьдрахдаа ядарч туйлддаг. Сүнс нь ядардаг. Тэрээр энэ ертөнцийн дэх хүсэл нь хангагдаагүй хэвээр байгааг ухаардаг. Тэгээд Бурхны үгээс зуурахыг хүсэж байгаагаа мэдэрдэг. Яагаад тэрвэ? Есүс гинэт гарч ирээд юмсыг тайлбарлаж номлоход хүмүүс түүнийг дагаж эхэлсэн. Тэд түүнийг даган хүрээлээд талхжуулж идсэн. Үнгүй хоол идэж байсан учраас энэ хүнийг хаана болгочихвол сайнсан гэж бодцгоов. Тиймээс тэд Есүсийг хаан болгох зорилгоор түүнийг дагцгаасан юм. Тэр үед Есүс та нар мөхөж устгах хоолны төлөө бус, харин мөнх амьд хүргэх хоолны төлөө ажил гэж хэлв. Энэ бол түүний хэлсэн үг байлаа. Мөхөж устгах хоолны төлөө бүү ажил. Ямар хоол мөхөж устдаг вэ? Есүс шинхэн барьсан талах, дөнгөж саасан сүү буюу нэг л өдөр ялзрах махан биений хамт замхран алга болох эдгээр бүх хоол хүнсийг хэлсэн юм. Тэрээр бидний амьдрахын тулд иддэг хоол хүнсний тухай ярьж байв. Тэгээд зөвхөн эдгээр зүйлийн төлөө бүү амьдр гэж хэлсэн. Тэр үүнийг л хэлэх гэсэн юм. Иохан номын 6 дугаар бүлгийг гаргацгаая. Иохан номын 6 дугаар бүлэг 26 дугаар ишлэлээс эхлэн хамтдаа уншийе. 26 дугаар ишлэл. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ намайг хайгаагүй. Харин талх идэж цадсан учраас хайж байна. 27 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Та нар мөхөж устгах хоолны төлөө бус, харин мөнх амьд хүргэх хоолны төлөө ажил. Үүнийг хүний хүү та нарт өгөх болно. Учир нь түүнийг эцэг бурхан хамгаалсан юм билээ. Энд Есүс та нар мөхөж устгах хоолны төлөө бус, харин мөнх амьд хүргэх хоолны төлөө ажил гэсэн байна. Мөнх амьд хүргэх хоол. Үүнийг хүний хүү та нарт өгнө гэж бичсэн байдаг. Дараа нь 28 дугаар ишлэл. Тэгээд тэд түүнээс Бурхны шаардсан ажлыг хийхийн тулд бид юу хийх ёстой вэ гэж асуув. Харин одоо тэд сонирхож эхлэв.
хэрхэн Бурхны ажлыг хийх тухай бодож асуудалтай тулгарсан юм. 29-р ишлэлийг хамтдаа уншицгаая. Иесус тэдэнд та нар Бурхны илгээсэн нэгэнд итгэх нь түүний ажил мөн гэж хариулав. Иесус та нар Бурхны илгээсэн нэгэнд итгэх нь түүний ажил мөн гэж хариулав. Энэ бол жинхэнэ асуудал. Тэр хүмүүс донд Иесуст итгэдэггүй хүн хэн байх вэ? Бүгд л итгэдэг гэх хүмүүс байсан. Түүний тухай сонсож сүмд очисон л бол өөрсдийгөө итгэдэг гэж боддог байсан хэрэг. Энд хэлж буй түүнд итгэх нь Бурхны ажил гэсэн нь жинхэнэ мөнх амийг олох итгэлийн тухай ярьж байна. Хэрвээ хүн мөнх амьтаа гэдэгтээ бүрэн бус итгэлтэй байвал тэр мөнхийн улсад очих боломжгүй юм. Мөнхийн улсад очих эрхийг авахын тулд бүрэн төгс итгэлийг олох хэрэгтэй. Хэрв үгснийхээ дараа Бурхан жижиг алдаануудыг нь анзаарахгүй гэж бодож байвал тэр хүн маш буруу бодож байна гэсэн үг. Шашны олон удирдагч энэ мэтээр эндүрж мухар сүсэг гэх зүйл бий болсон байдаг. Үгсний дараа Бурхан бидний жижиг алдаануудыг уучлах болно гэж боддог. Амьд байхдаа өршөөлийг олж чадаагүй бол үгсний дараа тийм зүйл болно гэж байх уу? Хүн гүн нойронд автан унтаж байх үедээ хэн нэгэн хажууд ирээд хэвтсэн ч мэддэггүй. Нойрон дундаа эргэн тойронд юу болж байгааг огт анзаардаггүй. Бие хэвтэж байгаа ч гэсэн ухамсар нь биедээ байдаггүй. Харин хүн өөхөх тэр акшнд сүнс нь махан биеэсээ оддог. Бурхны үгийн дагуу амьдрч чадаагүй бол Бурхан тэр хүнийг үгсний дараа хүлээж авна гэж байх уу? Тэгэхээр Библийг уншихын гол зорилго нь юу вэ? Бид яагаад Библийг уншдаг вэ? Яагаад унших ёстой гэж? Иохан номын 5 дугаар бүлгийг гаргацгаая. Иохан номын 5 дугаар бүлгийг гаргасан бол 38-аас 40 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Түүний илгээсэн хүнд та нар итгээгүй тул та нарын дотор түүний үг оршдоггүй. Та нар судруудыг судалдаг. Учир нь тэдгэрийн дотор мөнх ам бий гэж та нар боддог. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. Та нар амьтаа болохын тулд над руу ирэхийг хүсдэггүй. Үүнийг харуул бид яагаад Библийг уншдаг тухай тодорхой хэлж өгсөн байна. 39-р ишлэл. Та нар судруудыг судалдаг. Учир нь тэдгэрийн дотор мөнх ам бий гэж та нар боддог. Энэ бол та нар Библи уншдаг гэсэн үг тийм үү? Библи зам, үнэн, ам мөн гэж хэлсэн бодит үнэн болох Иесусыг гэрчлэхийн тулд Библи бичигдсэн. Библийг уншихын гол зорилго нь юу вэ? Та нар судруудыг судалдаг. Учир нь тэдгэрийн дотор мөнх ам бий гэж та нар боддог. Бид энэ мөнх амийг хүлээж авахын тулд Библийг уншдаг. Жинхэнэ Бурхны мөнх амийг олж авсан хүн л мөнхийн улсад очих боломжтой. Зарим хүмүүс хэцүү зовлонтой амьдрал дуулсан ч үгснийхээ дараа диваажинд очих болно гэж боддог. Маш буруу ойлголт гэдгийг хурдан ухаарах хэрэгтэй. Юудчүүдийн удирдагч, шашны удирдагчдын нэг болох Никодемд Иесус хин дээрээс эс төрнө, тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чадна гэж тодорхой хэлсэн байдаг. Тэрээр хин дээрээс эс төрнө, тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чадна гэсэн. Энэ бол Христийн шашны гол суурь үнэн юм. Мөн энэ нь Христийн шашныг өөр ямар ч шашин шүтлгээс ялгаруулдаг зүйл. Христийн шашинд ч гэсэн энэ үнэн дутагдж байвал бусад шашнаас ялгарх зүйлгүй болно. Энэ нь Протестант, Католик шашинд хоёуланд нь хамаатай. Хэрвээ хүмүүс ил болсон энэ үнэн байхгүй бол Библиэд би үүнийг хүнээс аваагүй, хүнээрч заалгаагүй. Харин Иесус Христийн илчиллээр хүлээж авсан билээ гэдэг. Хэрвээ энэ мөнх ам хүний зүрх сэтгэл рүү урсаж орохгүй бол бусад зүйлс бүгд утга учиргүй. Үнэн хэрэгтээ Христэд итгэгчид маш их хичээдэг тул
Дараа нь туйлын өрөвдөлтөй байдалд ордог. Тэд шаргуу байсан ч өөрсдийгөө Бурхны хаанчлалд орж чадахгүй гэдгээ мэдвэл хэрвээ тэд Бурхны хаанчлалд орж чадахгүй бол энэ бүхэн хэрэгцээгүй болж хувирна. Бид яагаад энэ дэлхийд төрдөг вэ? Мөнх амийг хүлээж авахын тулд. Мөнх ам бидэнд Бурхны хаан тулсыг зүрх сэтгэлдээ харах боломжийг өгөх хүчтэй юм. Бидэнд харах чадвар өгөх хүчтэй. Иесус шавнартайгаа ярьж байхдаа намайг харсан хүн эцгийг харсан гэж тэдэнд хэлсэн. Яагаад? Учир нь мөнх амийн эзэн хүүгээ энэ ертөнц рүү илгээсэн бөгөөд мөнх ам хүүгээр нь дамжина гэж амласан. Хүмүүс хүүг нь харсан ч гэлээ түүнийг таньсангүй. Энэ талаар бодцгоё. Бурхны хаанчлал хизээ ирэхийг Иесусээс асуусан зарим фарисеучудад Иесус хариулахдаа Бурхны хаанчлал ажиглагдах хуйцаар ирэхгүй. Хинч хараач тэнд байна гэх юм уу? Эсвэл энд байна гэж хэлэхгүй. Учир нь Бурхны хаанчлал нь та нарын дунд байна гэсэн. Гэхдээ тэд бичвэрүүдийг мэддэггүй байсан учраас энэ нь тэдний дотор байгаа гэдгийг ойлгосонгүй. Тэд бичвэрүүдийг мэддэггүй байсан. Иесус хэн дээрээс эс дөрн тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чадна гэж хэлсэн. Гэвч тэд дээрээс төрөөгүй тул үүнийг харж чадаагүй юм. Одоо Лук номын 17 дугаар бүлгийг гаргацгаая. 20 ба 21 дугаар ишлэл. Лук номын 17 дугаар бүлэг. Үүнийг хамтдаа уншицгаая. 20 ба 21 дугаар ишлэл. Бурхны хаанчлал хизээ ирэхийг асуусан фарисеучудад тэр хариулахдаа Бурхны хаанчлал ажиглагдах хуйцаар ирэхгүй. Хинч хараач тэнд байна гэх юм уу? Эсвэл энд байна гэж хэлэхгүй. Учир нь Бурхны хаанчлал та нарын дунд байна гэв. Иесус инэмсэглэсэн төрхөө харуулах хүртэл дэважин хол газар мэт санагддаг байсан. Магадгүй энэ магтан дууг та дуулж байсан байх. Бурхны хаанчлал ажиглагдах хуйцаар ирэхгүй. Хинч хараач тэнд байна гэх юм уу? Эсвэл энд байна гэж хэлэхгүй. Учир нь Бурхны хаанчлал та нарын дунд байна. Гэхдээ үүнийг харахын тулд дээрээс төрөх хэрэгтэй. Үүнийг харж чаддаг болохын тулд та дээрээс төрөх хэрэгтэй. Дээрээс төрнө гэдэг нь мөнх амийг авах явдал юм. Зөвхөн энэ амийг хүлээж авсан цагт л Бурхны хаанчлалд мөнх амьдрах боломжтой. Энэ бол Бурхны амлалт юм. Гэтэл хүмүүс буруу ойлгоод байдаг. Хүн мэдээж дээрээс төрөөгүй байгаад үхвэл сүнс нь тамд очино. Түүний сүнс тамд очих болно. Там эсвэл үхэхсдийн орон гэж нэрлэдэг газар. Тэр цагт түүнд өөр боломж олдохгүй. Тэндээс гарах боломж байхгүй. Яагаад тэр вэ? Энэ дэлхийн ямар ч шашин хүмүүст тусалж чадахгүй. Тэд нэгэнд орхин одсон бол хэтэрхий оройтсон байх болно. Иесус ингэж хэлсэн юм. Гэвч хүмүүс бусдын сайхан үгэнд автаж тэднийг үгсний дараа өөр боломж бий гэж төөрөгдүүлдэг. Хэрв унтаж байхдаа үлсэж байна гэж зөвлөвөл мөн үнэхээр үлсэж байсан ч гэлээ хажууд чинь байгаа хүн хоол хийгээд танд өгнө гэж байхгүй. Таны юу зүудэлж байгааг тэр хүн мэдэхгүй шүү дээ. Сүнс биеийг орхих үед энэ нь Бурхны мэдэлд очдог. Учир нь нүглийн хөлс бол үхэл мөн. Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгтийн адил гэж Библиэд гардаг. Хүний махан бие энэ ертөнцид ялзардаг. Шатах эсвэл өөр байдлаарч үхэж болно. Харин маас хадгалагдах хуулийн дагуу бидний махан бие шатаж эсвэл ялзарч нүдэнд үл харагдах боловч маш жижиг элементүүд нь дэлхий дээр үлддэг. Бидний бие махбодд химийн өөрчлөлтөд орж нүдэнд харагдахгүй боловч үлдсэн байдаг гэсэн үг юм. Энэ нь бидний биеийн элементүүд жижиг хэсэгт хуваагдан нүдэнд үл харагдах хэмжээнд хувьсалд ордог гэсэн үг юм. Бид үгсэн ч энэ ертөнцийн уул мөрөн үлддэг. Шинэ биеийг өмсөх цаг ирнэ.
Үхсэн хүмүүс эцэстээ дахин амьлна. Бүх үхэгсэд амьлах болно. Үхэл ба үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгнө. Тэр хүмүүс бие махбодтойгоо эргэн нийлнэ. Илчлэл номын 20 дугаар бүлэгт энэ аимшигт байдлын тухай өгүүлдэг. Үхэгсдийг эдгээр шинэ биеэ өмсөөд галт нууранд хаягдах болно гэж гардаг. Тэр бол там юм. Хүн амьдралынхаа төгсгөлд зүгээр л утаа болон замхарч алга болоод деважин эсвэл тамд очдоггүй. Эхлээд сүнс биеийг орхиод махан бие ялзарч алга болдог. Харин Тэнгэр газрыг бүтээгч Бурхан нэгэн цагт бидний биеийг бүрдүүлж байсан бүх элементүүдийг дуудан авчираад шинийг бий болгоно. Бидний бие дахин амьлах болно. Энэхүү дахин амьлалд биелэлээ олох болно. Энэ нь амьдрал иргэн ирэхээс тис ондоо ойлголт бөгөөд үхлийн зүг дахин амьлах явдлын тухай хэлж байна. Мөн энэ бол хүн бүрт тохиолдох ёстой зүйл. Бид энэхүү аимшигт тамд очихгүй тулд энэ дэлхий дээр төрөөд аж төрөн амьдарч байгаа бөгөөд Бурхныг зайлшгүй хайж олох хэрэгтэй юм. Та бүхэнд сайтар ойлгогдохгүй байж магадгүй ч хизээ нэгэн цагт бидэнд ийм зүйл тохиолдох болно гэж Библиэд бичсэн байна. Мунхаг нэгэн зүрхэндээ Бурхан байдаггүй гэж хэлдэг гэсэн ишлэл бий. Манжуурт амьдарч байсан нэг хүн гургаа барих арга нь их сонирхолтой гэж ярьж байсан. Гургаанууд маш хурдан явдагч нисэх болохоор хол нисч чаддаггүй. Иймд хүмүүс саваа барьж гараад гургаануудын хойноос хөөцөлддөг. Гургаа амьдралынхаа турш гүйдэг бөгөөд тал газраар цааш гүйж чадахгүй бол толгод олоод засанд толгоогоо шургуулна. Гүйгээд ядарсан үедээ бууж өгч юу ч харахгүй тул засанд толгоогоо булж орхиод өөрсдийгөө ч бас харагдахгүй байна гэж боддог. Хэд харахгүй байна гэдэг нь хинч ирэхгүй гэсэн үг биш. Тийм үү? Иймд амчид очоод гургаануудыг сүүлнээс нь татахад шуу бүхэлдээ гарч ирдэг. Тэгээд тэд шуунуудыг хүлээд гэртээ авчирна. Хүмүүс Библийг мэдэхгүй. Тэр бүхэл Бурхны үгийг мэдэхгүй байхаагаад өөрсдийгөө зүгээр л бодолдоо буллаа гэхэд там байдаг гэх бодит үннийг хэрхэн мэдэх вүлээ? Мөн үүнээс зүхтах аргагүй. Иймээс Библиэд хүн өөрт нь зөв мэд зам, харин эцэс нь үхлийн зам гэдэг. Өнөөдөр бид амьдралын энэ замаас яагаад зүхтах ёстой тухай ярьлаа. Хэрв надад боломж олдсон бол Эхлэл номоос Илчлэл ном хүртэл ярих байсан ч одоохондоо тэр замаас хэрхэн мултрах мөн найдвар байгаа гэдгийг тайлбарлалаа. Яагаад гэдгийг нь мэдхүү. Хүмүүс хэрв муу үйл хийвэл тамд, сайн үйл хийвэл диваажинд очино гэдэг. Ингэж бодож алдаа бүү гаргаарай. Мөн та Библиэд юу гардгийг чин сэтгэлээсээ сонсохгүй байлаач дуустал нь сонсоорой. Ийм боломж тэр бүр олдохгүй. Олдож болох үед нь эзнийг хайгтун. Ойр байгаа дээр нь түүнийг дуудагтун. Энд биднийг юу хийгэрэй гэсэн байна? Энэ бол бидний байгаа байдал. Хэрв бид бодолдоо автвал Библи таалагдахгүй байх үе гардаг. Нэг удаа би Англид дээр үед тохиолдсон түүхийг номноос олж уншсан юм. Нэг хүүтэй баян ирийн тухай түүх боловч хүүн эцгийгээ гомдоож үрлэгэн амьдралаар амьдрдаг тухай гардаг. Аав нь нас барахад ч хүүн дэрэгдэн байсангүй. Хүү энэ ертөнцид хүсснээрээ амьдарч байсан бөгөөд нэг өдөр түүнийг гэртээ ирэхэд нь эцгийнх нь гэрээслэл хуульчийн мэдэлд очисон болохыг олж мэдэв. Хуульч хүүг өрөөндөө суулгаж байгаад гэрээслэлийг уншиж эхэллээ. Хуульч эцгийнх нь гэрээслэлийг уншихад хүү үүнийг сонсоод сандал дээрээ ээгүүхэн эргэлдэж эхлээд дараа нь өрөөнөөс ууртай гарч одов. Гэрээслэлийг үргэлжлүүл сонсхийг тэр хүссэнгүй. Тэгтэл хуульч тьфүү ямар ичмээр юм бэ? Түүнд би дуустлан сонсох ёстой гэж хэлсэндээ гэв. Гэрээслэлд хүүг анх төрөхдөө үнэхээр гин цайлган өхөөрдөн байсан бөгөөд эцэг нь түүнийг ихэд хайрлаж хамгийн сайн сайхан бүхнийг түүнд өгсөн гэж бичсэн байлаа.
Гэвч хүү өсч том болоод муу хүмүүстэй орооцолдсон. Буруу хүмүүстэй нөхөрлөж янз бүрийн муу зүйл хийдэг болжээ. Тэрээр шоронд орж, гарч, аав нь хэд хэдэн удаа өмгөөлөгч хөслөн түүнийг батлан даалдаар гаргах шаардлагатай болж байв. Түүний төлөө чадах бүхнээ хийсэн ч тэр эцсээ хүртэл үргэлжлүүлээд буруу зүйл хийж байв. Аав нь үхэхдээ гэрээслэл бичсэн бөгөөд хэрв хүн гэрээслэлийг дуустал нь сонсож, төгсгөлийг нь хүртэл сонсоод гэмссэн бол өөрт нь байсан бүхнээ хүүдээ өгөх байлаа. Гэвч хүн хэсэг сонсоод төвчж чадалгүй зүгтаавал өөрийн бүх хөрөнгийг нийгмийн ядус тусламж болон хандуулахыг хүсжээ. Хүү үүнийг сонсоогүй. Хэдийгээр аав нь хүүгээ маш их хайрладаг байгаад эцэст нь түүнд бүх хөрөнгөө өгөхийг хүссэн ч хүү цаашид сонсож твтсэнгүй. Тэр бууж өгөөд зүгээр л гарч гүйсэн. Библийн хувьд ч мөн адил. Бурхан бүтээлийн цагаас эхлээд эцсийг нь хүртэл хүн төрлөختөнд асар их ёроолыг өгсөн боловч хүн үүнийг үл тоомсорлож дуустал нь уншихаас татгалзсаар ирсэн. Хүмүүс төвчээр гарган сонсдоггүй бөгөөд тэд тамийн сүрэлд хүрэх замаар тэн үжилдэг. Тэдний явж буй зам өрөвдөлтэй зам юм. Тэр замыг хаахын тулд Есүс өөрийн биеэр ирж зам дээр зогсоод "Би бол зам, үнэн, ам мөн" гэж хэлсэн. Библи бидэнд тодорхой тайлбарладаг тул ингэснээр бид Есүст итгэхэд дөхөмтэй байдаг. Хүмүүс яагаад энэ бодит үннээс нүур буруулна вэ? Тэд яагаад үүнийг мэдэхгүйгээр амьдрдаг вэ? Хүний нүглээс болоод. Гэхдээ бид нүгэлтэй холбоотой асуудал руу орохоос өмнө энд тэндгүй хүмүүсийн ашиг сонирхол байдаг. Тэд Бурхны үгэнд хэрхэн чих тавихаа мэддэггүй. Тэд ийм боломжуудыг яаж хайхаа мэдэхгүй. Иесус биднээс нарийн хаалгаар орохыг хичээхийг хүссэн. Бид нарийн хаалга руу очих хэрэгтэй. Бид нарийн замаар алхах хэрэгтэй. Та нарыг энэ ертөнц дээрх бүх зүйлээ орхиод сүмийн хаалгаар орох ёстой гэж хэлж байгаа юм биш. Нэм гаргуудад сүмд очих ёстой ч гэж хэлж байгаа биш юм. Гэвч таны одоогийн нөхцөл байдал, одоо байгаа амьдралынхаа хүрээнд таныг энэ асуудалд бодол санаагаа төвлөрүүлээд Бурхны үг үнэндээ юу хэлээд байгааг олж хараасай гэж хүсэх байна. Хэрвээ та Библийг анхааралтай судлаад ямар нэгэн зүйл олвол, хэрвээ өнөө хүртэл туулсан амьдралаа эргэцүүлж нэг харвал, Иесус Христ үнэхээр таны аврагч мөн болохыг ойлгох болно. Та гарцаагүй үүнийг мэдэх болно. Мөн түүнийг өөрийн эзэн гэдгийг үннээр хүлээн зөвшөөрөх тэр мөчөд хэрв таны дотор үнэхээр дахин төрөлт биелэлээ олсон бол дээрээс төрөх тэр мөчөөс эхлээд Бурхан яагаад намайг энэ ертөнцид авчирсан гэдгийг мэдэх болно. Бурхны үг бол насан туршийн сүнсний хоол гэдгийг мөн ухаарах болно. Тиймээс та нар Бурхны үгэнд ойртох тусам Библи биднийг сайн замд чиглүүлэх амлалт өгсөн болохыг харна. Хэрв үүнийг олж харвал Иесусийн энэ ертөнцид ирсэн зорилго гарцаагүй таны төлөө байсан гэдгийг ч бас ухаарна. Залбирцгаая. Ариун Бурхан, бид танд чин сэтгэлээсээ талархан алдаршуулж байна. Бид яагаад энэ ертөнцид төрж, яагаад энэ ертөнцид амьдарч байгаагаа мэдэхгүй байсан. Биднийг үгсний дараа хүлээж байж болох мөн хаанчлалын тухай бүдэг бадаг бодож, ямар ч итгэл найдвар тээлгүй амьдарч ирсэн. Гэхдээ эзэн минь, энэ дэлхий дээрх бидний өнөөгийн нөхцөл байдалд итгэл дүүрэн амьдрах боломж олгосонд тань талархаж байна. Өнөөдөр эзний өмнө Бурхныг хайж буй тогтун, үнэнч сэтгэл зүрэхтэй хүмүүс байгаа бол тэд хинч байсан таны үгээр дамжуулан дээрээс төрөх боломж тэдэнд олдоосоо хэмээн бид залбирч байна. Ариун сүнс биднийг замчилж, хүн бүр энэхүү өрөөгдсөн үннийг ухаараасаа хэмээн бид залбирч байна.
Иесусийн нэрээр бид залбирэн үлдсэн цаг хугацаа бодол санаагаа ариун сүнсэнд даатгая. Амен.